Гэр бүлийн хүчирхийлэл Монгол улсын хэмжээнд ямар байгаа талаар статистик мэдээллийг танилцуулжээ. Улсын хэмжээнд 2015 оны эхний 10 дугаар сарын байдлаар 23323 гэмт хэрэг бүртгэснээс гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 1113 бүртгэгдсэн байна. Өмнөх оны мууяас 494 хэрэгээр буюу 79.8%-аар өссөн үзүүлэлт гарчээ. Мөн 2015 оны эхний 10 сард гэр бүлийн хүчирхийлэлд 1076 иргэн өртөж хохирсны 88% нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн улмаас нийтдээ 22 хүн нас болж 949 хүн гэмтсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсан гараад 10 жил болж байгаа ч энэ хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн чанартай гэмт хэргийн тоо огт буураагүй байна. Энэ нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хэрэглэгдэх төвөгтэй доголон хууль болсон гэдгийг харуулж байгааг онцлсан юм. Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг бол нэмэгдсэн дүнтэй байгаа. За 2015 онд зөвхөн энд онд гэхэд 22 эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан байгаа. За Монгол улсад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсан гараад 10 гаруй жилийн хугацаа өнгөрч байгаа боловч энэ хуулийг шүүхийн бараагтагт хэрэгэлсэн түүх бараг нэг ч удаа байхгүй байна. 2014 оноос эхлэн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэ төсвүүдийг боловсруулж улсын хурлаар хэлэлцүүлсэн ч шийдэгдээгүй өнөөдөр хүссэн. Ажлын хэсэг томилогдоод энэ онд хуулийг батлуулах боломж байна гэдгийг шаардлагын онцлсан юм. Тэр энэ хууль маань ойрын үед гарах юм бол саяхан батлагдсан эрүүгийн хуулийг одоо 2016 оны 9 дугаар сарын 1-нд хэрэгжиж эхлэх мөчөөс эхлэн хавсраад ингээ хэрэгжиж эхлэх бүрэн юм цогц хуультай болох юм байна. За саяхан батлагдсан эрүүгийн хуулинд бол түрүү Эрдэнэ чимэг гишүүн Саран гэрэл гишүүн нар хэллээ. Эрүүгийн хуулинд анх удаа гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэгэ гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрч энэ гэмт хэрэгтээ яаж тэмцэх вэ гэдгийг бол оруулж өгсөн байна. Цаашид гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинжилсэн найрлагын төслийг хэлэлцэн батлснаар хууль зохицуулалтанд дутагдaltaй байсан хохирогчийн хэн яаж хэрхэн хамгаалах үйлчлэгээ үзүүлэх процедур нь тодорхой болох юм. Мөн гэр бүлийн хүчирхийллийн ностой үр дагаварт хүргэх зарим үйлдэлийг гэмт хэрэгт тооцож хүчирхийлүүлэгч нь зан үйлээ өөрчлөх хохирогчид дахин аюул учруулахгүй байхад чиглэсэн яш итгэлийн өвөрмөс төрөл албаны шаардлагыг хэмжээг хэрэгжүүлнэ гэдгийг гишүүд онцлсон.